Сайн байна уу? Миний сэдв болохоор email phishing detector байгаа. За агуулгын болохоор дэлхийн зорилго гаргацтай үр дүн ба үнэлгээ хэрэгжүүлэлт дүгнэлт гэсэн байдлаар явна. За танил. За яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр одоо ийм интернет зөрчил эрчимтэй өгчгийн зэрэгцээ цахим халдлагын төрөл одоо илүү их болж байгаа. Тэгээд эдгээрийн дотроос email phishing буюу захим шудангаар дамжуулан одоо хэрэглэгчийг хуурах, мэдээлэл хулгайлах. Тэгээд одоо хэрэглэгч рүү хуурамч email бичих зэрэг нь одоо ингээд төвөмөл болсон. Тэгээд энэ нь болохоор хамгийн төвөмөл кибер халдлагын нэг болж хувирсан байгаа. За тэгээд phishing халдлага нь болохоор ингээд банк захим төлбөрийн систем байгууллагын нэр ашиглан одоо итгэмээр мэдээ холбоос бүх email-ийг илгээж хэрэглэгчээс хувийн мэдээлэл одоо картын нууц үг зэргийг ингээ авахыг зорддог. Тэгээд энэ хэлбэрээр ч төгөмөл явагддаг. Тэгээд энэ төрлийн халдлагыг хүн өөрөө таньж ялахад хэцүү байдаг бөгөөд уламжлалт одоо спам фильтр үзэг одоо эдгээрийг үр дүнгээр ангилах боломжгүй. Тийм болохоор ер нь email phishing хамгийн төгөмөл хэрэглэгддэг хэрэгтэй юм болов уу гэж бодоод email phishing гэдэг сэдвийг сонгосон. За зорилго гэх юм бол одоо email phishing-ийг текст болон EML файл дээр суйрлан тухайн одоо email phishing гэсгийг одоо машин сурвалж ашиглан ангилах тийм ер нь зорилготой төслөө хэрэгжүүлж байгаа. Тэгээд шинжилгээг автоматар хурдан гүйцэтгэх зэрэг зорилгыг тавин ажилласан байгаа. За phishing халдлагын тоо хэмжээ одоо өдөр бүр дэлхийд даяар одоо сая phishing email илгээгдэж хүн болон байгууллагуудын мэдээлэл одоо ихээр алдагдж байгаа. Тэгээд санхүүгийн хохирол болон одоо хувь хүний хохирол ихээр нэмэгцээр одоо email-ийн халдлага нь ихэнхдээ одоо жижиг байгууллагын нэр логог хулбарлсан байдаг. Тэгээд яаралтай ихтгэл төрүүлсэн одоо хурамч мэдээлэл ашигладаг. Товшиж болох линк эсвэл хавсралт агуулсан байдаг. Тэгээд одоо жишээ нь Coca-Cola-гийн одоо өвсгөн тэгээр юм уу орлуулад тэрийг тим email-ээс email шийдэн тухайн одоо хэрэглэгчийн мэдээллийг авах зэрэг эсвэл одоо хаан банк гэдгийн одоо нэг хэсгийн хэсгийн одоо X-ээр өөрчлөлт хүн рүү одоо мэдээлэлээ оруулах тийм шийдэх маягаар тиймэрхүү маягаар одоо phishing халдлага ихээхэн явагддаг. Тэгээд тухайн уралдыг даран одоо өөрийнхөө мэдээллийг бүгэлснээр тухайн халдлагад ер нь бол шууд өртнө. Тийм учраас тэр байдлаас сэргийлж ер нь сайтар одоо email-ийг одоо ямар хаягаас ирсэн зэргийг шалгаж байх хэрэгтэй. За миний хэрэгжүүлсэн төсөл юм бол за энэ дээр байгаа. Одоо phishing detector буюу одоо email phishing-ийг текст болон EML файлаар шалган одоо ингэ model train гэдэг энэ файл байгаа. Машин сургалтыг ашиглан илрүүлэх тийм төслийг хэрэгжүүлсэн. За кодын тухай ярих юм гэх юм бол одоо ингээд Python дээр суйрлан бичсэн. Тэгээд за main функц дээр за код ярихаас өмнө хэрэгжүүлдэг шууд хэрэгжүүлж үзье. За энэ дээр шууд одоо шинээр бүрдүүлэх дээр дарна. Тэгээ нэр дээрээ за яа дээрээ хөслөн 145 gmail.com за энэ дээр нууцуг оруулж өгнө. За энэ болохоор ингээд нууцугийг ингэж харжуулна, харахгүйжүүлнэ. За ингээд бүртгүүлсэн. За email хаягаа оруулъя. Нэвтэрч ороход. За ингээд нэвтэрч орно.
юм нэг миний имэйл одоо UI талдаа ингээд dark болон light хэлбэрээр гэж болно. За нэвтэрсээр хэлэх чинь нэг имэйл нь энэ дарагдана. Буцаж гарахтаа энэ товчид даран гарч болно. За текст хэлбэрээр хэм бол за тэгэхээр файл хэлбэрээр орж шалгаж болно. За энэ дээр шууд ингэж дарж ороод шууд ингэж файлаа оруулж хүн шалгах боломжтой. Тэгээ чи файл нэгэд одоо save email мөн хэсгийг шууд ингэж гаргаж өгч байгаа. Тэгээ хэрэглэгчийн нийт төг гэд шууд түүхээ ингэж лист байдлаар ингэж гаргаж өгнө. Тэгээд за өөр одоо phishing-ийн email sample файлыг ингэж оруулахад ингээд phishing detected гэж гарч өгч байгаа. За өөр гэх юм бол за нэг шууд ингээд drag хийх маягаар одоо ингээд файлаа чирэг байдлаар оруулж өгч болно. Одоо хай бэл гэж байгаа. За ингээд check file ингээд phishing гэд. За өөр хай ингэж чирэх боломжтой. За текст хэлбэрээр хэм бол за энийг текст хэлбэрээр харъя бүгдээрээ. За phishing энэ people-ийн одоо email аваад тэгэхээр энийг бол ерөнхийдөө ингэж шалгаж өгнө. Phishing detected ингэж ажиллаж өгч байгаа. За одоо protect ингэж text маягаар эсвэл ингэж EML файл маягаар phishing хэсгийг шалгаж өгч байгаа. За энийг би MongoDB дээр холбож өгсөн байгаа. За MongoDB дээр болохоор гэж өгөөд за энийг refresh хийн. Refresh хийхэд за user болохоор сайн нэвтэрсэн. Одоо би миний имэйл болон ингэж хадгалагдаж үлдэж байна. User сайн ингэж хадгалж өгч байгаа. За history phishing DB буюу за энийг refresh хийж өгнө. За тэгэхээр history дээр одоо саяны оруулсан одоо энэ хэрэглэгчийн нийт түүхэд нь хадгалагдаж үлдэнэ. Тэгэхээр энэ нэмэлтийг оруулаад check file-ийг үзээд save гэж гарч ирнэ. За энэ нь болохоор хэсэг хугацааны дараа орж ирнэ. Тохон дээр харж ирэхгүй байх шүү. Гацаад. За ямартай history дотор дата нь гарч ирж хадгалагдаж өгнө. За жоохон байж байгаа үзье. За ямартай кодны хувьд за main файл нь болохоор ингээд fast API ашиглан email phishing шалгах backend API server бөгөөд тэгээ хэрэглэгчийн текст болон файл хэлбэрээр ирүүлсэн имэйлүүдийг одоо сүлжээ ашиглан phishing хэсгийг шинжилж тэгээд MongoDB-д түүх болго хадгалдаг. Тэгээд ингэснээр систем хэрэглэгч бүрийн шалгасан имэйл түүхийг хадгалж тэгээд хожим харах боломжтой болдгоо. Тэгээд файлын үндсэн үүрэг гэх юм бол API сервер үүсгэх, тэгээд core зохиргоо хийх. Тэгээд machine learning загвар болон vector-ээс ачааллах, тэгээд хэрэглэгчийн текст болон email файл байршуулах
FP гаргах phishing хэсгийг machine learning загвараар тогтоох. Тэгээ MongoDB дээр түүх хадгалах болон харах боломж олгох. Тэгээд токноос хэрэглэгчийн имэйлийг авах зэрэг байгаа. За мөр бүрийн тайлбар хэмэл энэ дээр угаасаа ингээд одоо FastAPI серверөөс файл авах, request боловсруулах зэрэг үндсэн функцүүдийг одоо импортлж байна. Тэгээд энэ дээр FastAPI буюу одоо course-ийн тохиргоо хийж одоо localhost 3000 юм уу 5173-аар одоо ингээ хариу өгөхийг зөвшөөрнө. За ингээ ер нь хэрэгтэй email файл одоо задлахад ашиглагдчих байна. За үндсэн код гэх юм бол одоо ингээд FastAPI сервер үүсгээд authentication замуудыг ингэж холбож өгч байна. За тэгээд front-end хөгжиж versions одоо API хандахыг зөвшөөрөөд за тэгээд phishing DB гэсэн MongoDB хөгжлийн сан талбаж historic collection түүхүүдийг хадгална. За email загвар ачааллах бид бэлтгэсэн одоо ингээд machine learning загвар болон одоо vectorizing одоо ингээд дискээс ингэж ачаалж өгч байна. Одоо ингээд model PKL, vectorize PKL гэж ингэж ачаалж өгч байгаа. За энэ тэнгүүтээ text email шалгах API энэ оруулж өгөөд тэгээд API ирж буй text email болон хэрэглэгчийн email хаягийг хадгалах ингээд Python загварыг энд оруулж өгсөн байгаа. За тэгээд post predict text-ээр ирсэн email-ийг machine learning загвараар шүүж phishing хэсгийг тогтооно. Тэгээд 100% тэмдэг төрөлх хэсгийг MongoDB түүх хэлбэрээр хадгалж байгаа. За email барьжуулах API буюу за email форматтай email файлыг илгээхэд файлыг уншиж задлаад email-ийн текст агуулгыг machine learning загварт оруулж phishing хэсгийг тогтооно. За тэгээд токенос хэрэглэгчийн email хаягийг гаргаж авна. Файлыг уншаад email одоо форматаар задлана. Тэгээд email одоо multi-part email байвал plain text хэсгийг нэгтгэнэ. Тэгээд загварт оруулж үр дүн гаргана. За ингэ явж байгаа. Тэгээд түүх энэ дээр болохоор түүх хадгалах API нэнд явж байна. За хэрэглэгчийн түүх одоо ингээд аавн тэгээд хэрэглэгчийн email маягаар MongoDB-гээс түүхийг шүүн авч JSON-аар буцааж байгаа. За main файл нь ер нь иймэрхүү үүрэгтэй орж ирж байна. За энэ дээр болохоор дараагийнх model training-ийг одоо харж үзвэл энэ файл нь болохоор phishing email илрүүлэх системийн машин сургалтын загварыг бэлтгэх үүрэгтэй. Тэгээд өгдлийг цэвэрлэж боловсруулж загварыг сургаж одоо дараа нь PKL файл хэлбэрээр хадгалдаг. Ингэснээр одоо main py файл одоо эдгээрийг ачааллаж ашиглах боломжтой болно. За файл нь болохоор одоо өгдлийг уншина. Тэгээд TF IDF аргачлалаар тон вектор болгон хувиргана. Тэгээд загвар сургана. Тэгээд vectorizer файл болгон хадгалдаг. За тэгээд text ангилал тохиромжтой naive base загвар phishing vs safe ангилал хийхэд ашиглана. За database унших нь энд өгч байна. Одоо phishing data файл доторх өгдлийг одоо ингээд pandas data frame болгон уншина. Энэ файл болохоор text буюу email эсвэл message-ийн text, label буюу одоо ингээд safe эсвэл phishing гэсэн ангиудад агуулгадана. За хоосон label байгаа хэсгийг ингэж шалгаж өгч байна. Тэгээд label байгаа нь хоосон утга байгаа хэсгийг тоолж хэвлэнэ. За хоосон мөрүүдийг одоо хасах, устгах хэсэнд өгч байна. Одоо label байхгүй мөрүүдийг датасетээс татна. Загвар сургалт хийхэд зайлшгүй одоо ингээд хэрэгтэй алхам энд бол орж өгсөн байгаа. За тэгээд x болон int
X input болон одоо Y output-ыг салгах. Одоо X input буюу одоо text, Y гарах үр дүн болон одоо нэг эсвэл тэг гэсэн энд төрөл болгон одоо ингээд мэдээлэл шаардлагадан орж байгаа. За тэгээд шууд текст бүрийн үгийг одоо тоон вектор болгон хувиргана. Тэгээд feed transform буюу үгийн давтамжийг тооцоолон X-ийг матрикс болгоно. За энэ дээр болохоор загварыг сургаж байгаа. Энэ дээр одоо multinom NB буюу naive Bayes algorithm хэрэглэж текстийг загварыг сургана. Тэгээд feed гэдэг нь болохоор vector text label-ийг ашиглан одоо сургалт хийж байгаа загвар байгаа. За job lib гэдгээрээ болохоор одоо загвар одоо vectorize-ыг хадгалж байгаа. Одоо model pkl сургасан одоо ML загвар ингээд хадгалагдана. Тэгээд vectorizer pkl текстийг одоо vector болгон хэрэглэхэд TF-IDF scheme одоо хадгалагдчихж байгаа. Тэгээд print буюу загвар сургалт болсон хоёр файл хадгалагдсан гэдгийг хэвлэнэ гэж байгаа. За энэ файлыг ажиллуулахад одоо эдгээр файлууд үүсэж одоо machine learning явагдаж байгаа. За дараагийн файл гэх юм бол одоо outroot одоо файлыг ерөнхийдөө тайлбарлахад одоо FastPay ашиглан хэрэглэгчийн бүртгэл ба навигтрах системийг зохицуулах тусдаа маршрут бүхий модуль энэ файл нь одоо main.py импортлогч хэрэглэгддэг. Бөгөөд одоо хэрэглэгчийг бүртгэх, нэвтрүүлэх, токен үүсгэх үүрэгтэй одоо тийм яг манай юунтэй нэг холбоогүй ч манай одоо норж ирж байгаа хэрэглэгчийн нэвтрэх, бүртгэх хэсгийг ер нь удирдах байгаа файл байгаа. За файлын үндсэн үүрэг нь одоо email нэр нууц үгийг MongoDB татгална. Тэгээ нэвтрэх үед нууц үгийг шалгаж токен үүсгэнэ. Тэгээ хэрэглэгчийн мэдээллийг хадгалнаа гэсэн одоо ийм файл байгаа. За энэ дээр бол ийм файл байна. За шуу ярих юм бол app.jsx файлгаа app.jsx файл нь болохоор ер нь бол front end файл байгаа. Файлын үндсэн үүрэг нь тэгээд local storage-с токен уншиж хэрэглэгч тогтооно. Тэгээд machine learning модель үр дүн одоо UI дээр харуулна. Backend-с MongoDB төгийг авч харуулна. За тэгээд login page, sign up page гэх мэтлээ энэ дээр бол front end-ийг оруулж өгөн хийсэн байгаа. За тийм мэдэл DBL, StoryDB ер нь бол ингэж тодорхойлж өгөн одоо ер нь бол магадлал тооцох маягаар machine learning-ийг ингэж оруулан ажиллуулж өгсөн байгаа. За ер нь л тийм. За саяны MongoDB-г одоо шалган оруулахад ингэж оруулж орж ирсэн байгаа. Энэ мэтчлэн одоо энэ одоо хэрэглэгчийн токен ингэж хадгалагдаж өгч байгаа. За тэгээ ямар тааж одоо phishing email нь ингэж файлаар болон текст хэлбэрээр аван ингэж ажиллаж өгч байгаа. За тэгээ ер нь бол тийм модель трейн дээр модель трейнинг хийгээд
дунд сэжигтэй үйлдэл байгаа хэсгийг хагаад тэгээд одоо тэг эсвэл нэг гараад нэг гарсан бол шууд тухайн сэжигтэйг одоо мемэлэн сэжигтэй гэж юу н орж өгөн тухайн одоо имэйлийг шалгаж оруулж өгч байгаа. За тэгээд зайлшгүй иргэдэд оруулах URI-г энд оруулж өгсөн байгаа. За тэгээд иймэрхүү төсөл дээр иймэрхүү одоо email phishing детекторыг одоо судлан хийлээ. За анхаарлаас нь баярлалаа.